За алхангаа гэд те энэ подкастыг сонсож байгаа та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр амралтын өдрүүд болоод ингээд хүмүүсийнхэн амарч байхдаа миний хийж байгаа энэ блогуудыг сонсоо саналаа ингэж хэлээсэ гэж би ингэж боддгийг. Ер нь яг амралтын өдрүүдээр ингээд алхаа сайхан явж яхад ингээд нөгөө биеийн чилээ гараад тэгээ тэрнийхээ хэрээр ухаан одоо яадаг тий тархицлагаа сайхан ажиллаад ингээд үг хэлцэхцтэй болоод гацхан бага ингээд гоё болж байгаа юм шиг санагддгийг. Тэгээ өөрийнхөө бодож байгаа юмыг энэ подкастаараа дамжуулаад ярих нь их гоё байдیں۔ Тэгээ би дараа нь заримдаа сонсохоргүй бас овоо гайгүй ярьч гэж заримдаа болохооргүй энэ дээр нь одоо юу ч олон юм ярьсан гэж ингэж бодогдоод идэв. Тэгээд яг тухайн үеийн агшин л гэж байгаа л да тийм бодвол бодож исэн мэ хэлэх гэж. За би өнөөдөр би та нартай юу хуваалцах гэж байна гэхлээр өөрийнхөө сонсдог подкастнуудыг үздэг YouTube-үүдийн талаар одоо саналаа солилцъё гэж бодож байна. Тэг яг би ингээд эрэмблээд ангилах юм бол хамгийн түрүүнд одоо би түүхийн подкастуудыг ялангуяа Монголын түүхийн подкастуудыг маш их ингээд сонирхож ингэж сонсд юм байна. За өнөөдөр би тэр Отгонбаяр гуан тий Монголын одоо гэрсэн түүхүүд гэдэг подкастын 100 дахь дугаарыг ингээ үзээд сэтгэл маш их хөтлсөн. Манай Монгол залуучууд тий судлаачид эрдэмтэд ямар сайхан одоо зэгцтэй тий ийм гоё мэдлэгтэй болж байна. Харьцуулж байна. Юмыг нааш чааш гэж ухаж төнхөж ингэж байна. Тэгээд подкаст хийдэг Отгонбаяр гуйтай болон хөтэлдэг нэг эрдэмтэн залуу байдаг тий. Тэд нартэй ингээд сайхан яриа өрнүүлээ. Тэ өөрсдийнхөө өнцгөөс ингэж ярьж байгаа надад үнэхээр гүн сайхан сэтгэл төрүүллээ. Тэгээд тэд нар 100 дахь дугаар их ойг ингээд тэмдэглэсэн юм байна. Би ч гэсэн бас тэр ойг нь бас хамт тэмдэглэмээр санагдлаа. Яагаад тэгэхээр би тэр подкастыг ерөөсөө хийсэн дараагт нь хэдэн цагийн дараа л үзээд би бас ингээд яг 100 дахь дугаарыг ингээд үзээд яг тэрнтэй зэрэгцээ явдаг байхгүй юу? Мэдээж ихэнх подкастуудын үзээд сонсоод ингээд мартцсан юмнууд бол маш их байгаа даа. Гэхдээ л ингээд яг тухайн тэр сонсож байгаа тэр агшин бол үнэхээр гоё. Би тэр подкастыг сонсож байхдаа гэрээ цэвэрлжтэй. Тэгээ янз бүрийн юм хийдیں۔ Тэгэл ингээд эсвэл суугаад ингээд тий зөрмөглээд ингээд сонсон. Тэг янз бүрийн байдлаар сонсдог. Тэгтэл яа ч юм тэр сонсож байгаа тэр нэг цаг байна уу? Нэг цаг хэдэн минутын тэр цаг бол маш хурдан тэр хоёрын ярианд ингээд бүр ингээд орчдөг тий тухайн цаг үетэй аялж байгаа юм шиг ингээд санагддаг. Мэдээж энэ түүхчтэй бол янз янзаар л хэлэх бах. Гэхдээ надад тэр Отгонбаяр гуай тэр залуу хоёрыг хэлж байгаа ингээд тэг өнцгөн тий нэг энгийн байдлаар ярьж байгаа нь одоо маш их ойр байгаа аахгүй юу? За мэдээж зөндөө олон түүхчтэй яриаг ингээд сонсож байхад заримдаа ингээд хитрхээ нуршаа тайлбарлаад бүр ингээд гүнзгий ингээд яриад тахтай ойлгоход айвцаа сүлдө бүр ингээд нойр хөрчдөг аахгүй юу? Ер нь хүүхдээ тахтаа ч гэсэн ингээд телевиз зурагт мөхтөр түүхийн юм тэр ингээд яриад тийм үг чинь нэг ч хуйтгартай ч юм чигтэй нэг тооноор ингээд яриад. Гэтэл тэр хоёрыг хүргэж байгаа энэ тэр подкастын хэлбэр нь болохоор үнэхээр юм сонирхолтой тий. Инээд ч хүрэх шиг заримдаа би юм нэг аяажлал цааш цаагуур нь явуулаад ингээл дийгдэг. Тэг яхан мэдээж энд бол алдаа дутагдaltaй тал байгаа л да. Гэхдээ тэрийг үзэж байгаа зөндөө олон хүмүүс үзэж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд ядаж нэг те цаг хэдэн минутыг Монголын түүхээр амьсгалаад ингээд гоё цагийг ингээд өнгөрөөж байгаа надад үнэхээр гоё санагдаад. Тэг би тэр подкастыг хийсэн хүмүүст бүр баяр хүрмээр санагдсан. За дараагийн юм гэвэл би од мөндрийн тэр түүхийн юмнуудын би түүж сонсдгийг. Тэгээд үнэхээр бас хэлмэгдүүлчихэд гэж ямар одоо бузар булан байсан тий. Маш олон одоо шилдэгүүдийг тухчин дарсан байгаа тэр хомроглон устгах гэдэг юм л болсон юм шиг надад санагдаад байгаа хгүй. Тэрийг ингээд сонсгоор тэгээд маш харамсалтай санагддаг. За манай өвөө ч гэсэн тэр хэлмэгтэлтэнд хүрсэн юм шиг байгаа. Ер нь бол нэг сайн мэдээлэл бол болохгүй байгаа. Би ер нь подкаст тэр янз бүрийн болсноороо тэр өвөөгийн тэр юмыг нэлээд судлах байсан гэж ингэж бас бодоод байгаа. Тэгэд яагаад ч ааваас нэг олигтой ухаад сураагүй сонсоогүй юм бас тэгэл хүү ер нь ингээл тэнэглээд юм байна л гэж ингэ ботсон. Тэгээд нэлээд судлъя л гэж бодож байна. Гэхдээ ах нэг ном гаргаж байгаа л гэсэн. Тэгээ одоо
тэрийг гарахын хүлээгээл бас судлаа гэдэг ингэж бас бодож байна. За тэр миний тэр хувийн юм ч яах вэ? За тэгэхээр од мөндрийн тэр хувийн түүхтэй, хувийн түүхтэй холбоотой юмнуудыг сонсохоор үнэхээр сод хүмүүс бол сод л идэм байх гэсэн ийм одоо юмнуудыг мэдээд байгаа юм. Тэгээд би сүүлийн үед хэлж байгаа те сайныг дагуул сарны гэрэл мууг дагуул могоо хорлол гэдэг шиг сайн юмыг сонсоод сайн хүмүүстэй нөхөрлөөд сайхан юмыг сонсоод тахлаар ингээд аяндаа ингээд юмыг сайхнаар харах нүд нэгждэг юм байна. Буруу нүд хурц болдсон байна гэсэн ийм бод санаанууд надад төрөөд байгаа юм. Тэгэхээр та нар бас саналаа хэлнэ зэнэн дээр. За тэгээд дараагийн хамгийн анх түүхийн подкастт сонсож түүхэнд донтуулсан юм бол Үлзий Батаргаан цуврал байгаа нэг 4 цуврал CD байдаг. За тэрийг манай багын найз лавга маань надад бэлгэлж ирсэн яг төрийн сойрхол авсныхын дараа гарсан. Тэгээд би тэрийг өстой машинд сонсоод, гэртээ сонсоод тэгээд бүр донтсон. Тэгээд тэрийг би бүтнээр нь сонсоо хэд сонссон мэдэхгүй. За би тэрийг сонсоод үнэхээр Монголын түүхийг үнэхээр гайхалтай гоё юм байна гэж сонссон. Тэгээд дараа нь залгуула Баабрын юунууд ярьсан юмнууд гарч ирсэн тийм. Тэгээд за тэрийг бүгдээр ингээд сонссон. За мэдээж Баабрын харж байгаа үнцийг, Үлзий Батаргаан харж байгаа үнцийг, Отгон Баярган харж байгаа үнцэг, за од мөндрийнхний харж байгаа үнцэг бол өөр байгаад байгаа. Гэхдээ тэнд бүгдээрэн дээр нь авах юм ихтэй, хаяхан багтай, бүгдээрэн дээр нь авах юм ихтэй ийм гоё подкастууд болж байгаа. Тэгэхээр би одоо Үлзий Батаргаан төрийн сойрхолж хэдэн онд авсан юм да. Тэрнээс хойш миний түүхийг сонирхох юм бол эрс нэмэгдсэн. Тэгээд Монголын түүх бол үнэхээр сонирхолтой. Үнэхээр баялаг ийм адал явдалтай ийм түүх юм байна гэж бодсон. Үнэхээр би одоо нориуг хэлэндээ айгүй сайхан мундаг юм болвол энэ эргэн тойрны хүмүүс Монголын түүхийг ярихсан гэж би бодож байгаа байхгүй юу. Тэр хүмүүсийн юмнаас хэмнэлж аваад. Тэгээд даанч одоо түүхийн юмыг ярина гэдэг чинь одоо энэ түүх маш сайн мэддэг ард түмэнд ярихт чинь миний мэдлэг бол хүрэхгүй жоо хэцүүтэй ичмээр байгаад байгаа. Гэхдээ яг бодож явахад бүтэх байх л гэж ингэж бодож байна. За түүхэнд одоо туртаа болох дараагийн шалтгаан би та нарт бараг л подкаст болгон дээр нөхрийгөө магтаад тах шүү. Гэхдээ үнэхээр авах юм ихтэй юм гоё хүн байхгүй юу. Тэгээ манай хүн болохоор одоо Грек Ромын түүх те, Европын түүх, за Викингийн түүх, за Скандинавын ерөнхий түүх, за тэгээд сүүлийн үед Азийн түүхээс Монголын түүхийг те илүү юм төрхөө сонсоод ингэж байгаа. Одоо тоован гэл ингээл баг надаас илүү мэдээд байгаа байхгүй юу. Тэгэд уншаад ихтэй нөгөө манай Монголын түүхийн Википеди юм уу одоо олон улсын их сурвалж дээр англи хэлээр гаргасан юмуд нь харцангуй бага учраас те энэ дэлхийн хүмүүс манай Монголын мэдээлэлээр их моройхон байх шүү. Гэхдээ хэрэг гарчих юм бол энэ Монголыг сонирхох дэлхийн хүмүүсийн тоо бол маш их байд юм байна гэж ингэж олж харсан. Тийм тэгээд тэр Отгон Баяргаа сүүлийн үед нөгөө Отгон тоогс үлээ хин гэлээ нөгөө англи хэл дээр мундаг эмэгтэй байдаг шүү. Ерөнхийлөгчийн орчуулагч гэдэг тий синхрон орчуулагч тэрнтэй яриа хийгээд явж байгаа юмуд гарсан байлээ. Тэгэд бас тэрнээс олон хүмүүс үзэх байх гэж ингэж бодож байна. За нэг иймэрхүү юм бодоод байгаа юм. Тэгээд ер нь яагаад ингэ түүхийг сонирхоод ингээд энэ спортыг сонирхоод янз янзын юм ингэ сонирхоод уншаад ингээд идэх гэхэлэр ингээд тэр чи хизээш дуустдаггүй тийм адал явдал руу хүний хөтлөөд орчдөг. Тэнийг өснө гоё хобби болдог. Тэгээд тэрнээс ингээд гоё сургамж авдаг тий. Маш гоё мундаг хүмүүс, спортыг нээч бай. За тэгээд түүхийг нээч бай, мундаг хүмүүсийг сонсоод яг нэг явах чиглэлтэй ингээд тэднэрээс багч гэсэн туслын юмыг өөртөө авах гээд ингээд хичээгээд байдаг. Тэр үнд мань их тусны юм болоод байдаг. За хоёрдугаар тэгэхээр ийм түүхийн тийм дуусахгүй тэр адал явдал чинь ингээд хүнийг ийм гоё юм руу ороод татаа орооч үгээр хэлхий аргагүй нэг гоё юм байдалд оруулдаг. Тэгээд хүмүүстэй ингээд ярихт чинь түүхийн талаар гоё мэдлэгтэй байна гэдэг чинь ингээд тий гоё ш тэр ярианы сэдв болдог гэж хэлж болно. Иймэрхүү юмнаас нь болоод түүхэн татгсан гэж хэлж болно. Тэгэхээр Монголын түүхийн талаар нэлээд ярьж байгаа. Тэр Үлзий Батаргаан үеэс эхлээд одоо бүх юмнуудыг ихэнх юмнуудыг сонсон гэдэг. Тэгэхээр бас маш их цагийг би подкаст те түүхтэй холбоотой подкаст сонсож өнгөрөөсөн байна гэж ингэж би бодож байна. Тэгээ энэ цаг хугацаа бол ерөөсө харамсахын аргагүй.
Яа тэгвэл маш их мэдлийг авдаг тий. Би бол түүхийн номнуудыг уншаад тэр хүмүүс шиг ингэж ухаж ойлгоод ингэж яана гэж байхгүй тий. Тэгэхээр надад бол тэг шаардлагач байхгүй. Яа гэвэл би судлаач биш учраас харин одоо тэр ярьж байгаа хүмүүс төвчтэй тий их сурвалжийг уншсан тэр хүмүүсийн имийг ингээд сонсоход надад бол үнэхээр гоё юм таатай ийм гоё мэдрэмж ингээд төрж байгаа. Тэгэхээр би тэр подкастуудыг хийсэн дээр түрүүн нэр дурдсан төвчтэй тэр залуучуудад маш их баярлаа гэж ингэж хэлмээр байгаа. Тэгээд та нар ч гэсэн ямар подкаст сонсдгоо те юунд их дуртай сонирхолтой ямар юм таны одоо сэтгэлийг их татдгийг гэдэг талаар бас саналаа бич ярих гэж бодож байна. За ингээд түр баяртай эрүүл энхийг хүсье.